Интернетээр хангагч байгууллагуудын мэдээллийн санд интернет хэрэглэгчдийн ямар сайт руу хизээ хэрхэн нэвтрэн орсон тухай мэдээллүүд хадгалагдан үлддэг. Ийхүү тэд эдгээр мэдээллийг сурталчилгааны компаниудад санал болгох нь ч бий. Хэрэглэгч ямар сайтад идэвхтэй хяналт хийж, хайлтын системээс юу хайж байна вэ гэх мэт хэрэглэгчийн зан төлөвийн талаарх мэдээллийн тусламжтайгаар зар сурталчилгааны байгууллагууд аль бус нутагт хэнд зориулан ямар төрлийн сурталчилгаа явуулах шийдвэрээ гаргадаг. Тиймээс хувийн виртуал сүлжээ буюу VPN (Virtual Private Network) ашиглах нь хэрэглэгчдийн хувьд хувийн орон зайгаа хамгаалах амар хялбар арга юм. Дэлхийн нийт хүн амын тал хувь нь интернет хэрэглэгч болсон өнөө үед Google, Facebook зэрэг хэрэглэгчдийнхээ мэдээллийг архивладаг компаниудаас цахим орчиндөө хувийн орон зайгаа хамгаалахын тулд VPN ашиглах нь зүйтэй юм. Интернетэд холбогдож ямар нэг сайтаар зочлох үед интернет хангаж буй байгууллагад бидний бүх мэдээлэл хадгалагдах бол VPN-ийг идэвхжүүлснээр хэн нэгэн таны аль сайтаар зочилсныг хадгалж мэдэх боломжгүй юм. Олон нийтэд зориулсан Wi-Fi буюу утасгүй интернет сүлжээ ашиглаж байх үедээ VPN-ийг идэвхжүүлэх хэрэгтэй. Учир нь энэхүү олон нийтийн утасгүй интернет сүлжээнд холбогдсон хакерууд таны мэдээлэлд хялбархан нэвтрэх боломжтой болдог. Учир нь кофе шоп зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудын утасгүй интернетийн сүлжээ хангалттай түвшинд хамгаалагдаагүй байдаг юм. Гадаадад аялж явахдаа мөн онлайнаар онгоцны тасалбар захиалах үедээ VPN-ийг идэвхжүүлснээр хямд тасалбар худалдан авах боломж нэмэгддэг байна. Онгоцны тасалбарыг хэд хэдэн сайтаас хайх үед тасалбарын үн улам өссөөр байдаг. Учир нь тасалбар худалдаалагч тэдгээр сайтууд таны тухай мэдээллийг аль хэдийн цуглуулж, хайлт хийх бүрт тасалбарын үнийг өсгөдөг тул анх сонгоход үнэтэй санагдаж байсан тасалбараа авахаас өөр аргагүй төрдөг байна. Барууны орнуудыг бодвол хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нээлттэй биш байх зарим орнуудад цахим орчинд үг хэл, үйл хөдлөлөө цэгнэх шаардлага бий болдог. Энэ үед VPN-ийг идэвхжүүлж болох юм. VPN-ийг хувийн орон зайгаа хамгаалахыг хүссэн үедээ хэрэглэх нь олон талын ашигтай боловч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас үн төлбөргүй VPN-ийг ашиглахгүй байх, мөн үйлчилгээний нөхцөлтөө сайтар танилцах нь зүйтэй юм.